근데 хаврын энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Говьлтай аймгийн Бугц суманд Говьлтай аймагт 2 дахь удаага баруун бүсийн чуулга арваа маань амжилттай сайхан үргэлжилж явж байна. Сайхан болж байна. Тэмцээн уралдаан сайхан, өглөөгөр бас сайхан хур хайрлсан. Тэгээд энэ хангаа дэлхийн алтай маань бидийг маш сайхан хүлээж авч байна. Сайхан байна. За Баян Улгийн ховд Сэлэнг Говьлтай гэсэн ингээд нэг 6 аймгийн 150-д харваач цугласан. Нийт 10 баг тамирчин хурдч авхаал самбагаас орхоор цугласан. Ийм сайхан тэмцээн болж байна. Бид нэр Говьлтай аймагт харвааг яаж хөгжүүлэх үү гэж бас олон жилийн өмнөөс бодож төлөвлөсөн байна. Тэгээд энэ бодлогын үр дүнтэй болсон гэж харж байна. За энэ бодлого ямар бодлого байсан бэ гэхээр төр засагтайгаа үндэсний өв соёл болж ингэ хоцрогдож байгаа энэ төрлөө холбож өгөө гэж ийм бодлого боловсруулад үе үеийн засаг дарга нар энэ сумдын дарга нар одоо дэмжиж тусалж ингэж явсны үр дүн Говьлтай аймгийн харваач нарын харвааны төвшин болон Говьлтай аймгийн харваач нарын тоо эрс нэмэгдсэн. Тэгээд сүүлийн 10 жил Говьлтай аймаг олон удаа улсын чанартай бүсийн тэмцээн авсан байна. Тэгээд үүний үр дүнд ганцхан Говьлтай аймагт биш. Баруун бүст ховд Баян Улгийн Завхан одоо Баян Онгор энэ аймагуудаас олон улсын цолтон төрөх мөн төрийн их баяр наадамд их олуула харвах мөн бүс одоо улсын чанартай тэмцээнүүдэд харваач нарын ур чадвар өссөн нь бол энэ манай аймгийн оруулсан энэ олон тэмцээн уралдаан зохион байгуулсны төр засгийн удирдлагууд дэмжсэний үр дүн гэж харж байна. Өнөөдрийн өндөрлөгөөс ингээд харахад 2016 онд би Говьлтай аймгийн Бугц сумд анх удаага энэ сурын зурхайг байгуулад тэгээд энэ одоо 10 дахь жилийнхээ нүрэнд одоо энэ жил манай онц сурын холбооны 10 жилийн өө болж байна. 10 жилийн өө хүрээнд болж байгаа Говьлтай аймагт 2 дахь удаага улсын чанартай сумдад зохион байгуулагдж байгаа. 2 дахь удаага болж байгаа ийм улсын чанартай тэмцээн Говьлтай аймгийн Бугц суманд болж байна. Тэгээд өөрийн төрлөх нутаг Бугц сумдаа энэ тэмцээн уралдааныг зохион байгуулад олон хүний тусланд дэмжлэгтэйгээр ингээд сайхан болж байгаад маш их баяртай байна. За энэ жилийн баруун бүсийн тэмцээний бас нөгөө онцлог нь хөдөө орон нутагт одоо төрлөх Бугц суманд маань болж байгаагаар онцлогтой. За ингээд Говьлтай аймгийн Бугц сумын харьяат Гомсрынгийн Чимбат гэдэг миний багш бол бас энэ Бугц сумаас одоо аймгийн засаг дарга хийж байгаа бас анхны хүн юм байна. Тэгээд энэ төр засгийн удирдлага бас орон нутгаас байх бас сайхан байд юм байна. Ингээд өөрийнхөө төрлөх нутагтаа бас баруун бүсийн чуулга харвааг хийя гэдэг ингээд санал хүсэл тавихад бол дуртай зөвшөөрсөн. Тэгээд өөрийнхөө ивэл дор ивент итгээд ингээд явуулж байгаагаараа энэ тэмцээний хамгийн гол онцлог. Тэгээд энэ орон нутгийн харваач нар бас энэ алтай цогт гэдэг энэ манай алтай сумдын энэ баруун бүс бас алслагдсан сумдын залуу харваач нар ирж орж байгаагаар бас онцлог байна. Энэ баруун бүсийн энэ 150-д харваачийн 70% нь залуу харваач. Одоо энэ цол зэрэг олох юм улсын чанартай тэмцээн Улаанбаатар бат маань бас хол биш шүү дээ. Тэгээд энэ хөдөө орон нутагт байж байгаа хэдийгээр энэ хаврын цаг байж бас өргөн олноороо ирсэн их сайхан байна.